Сайн байна уу? За, оюуны ундраа сургуулийн XCV-ийн сурагч их шиглэн мөн ихсэн байна. За, тэгээд өнөөдөр бид хоёр үзхийн хязгаар номноос хоёр эссе сонгоо авсан байгаа. Тэгээд үүнийгээ сонсогчид та бүхэнд танилцуулахаар өнөөдөр хүрэлцэн ирсэн байна. Тэгээд манай эхлэлийг их шиглэн тавина. Сайн байна уу? За, өнөөдрийн подкастта тавтай морил. За, өнөөдөр бид үзхийн хязгаар номноос сэдвлэн айдас хэмээх сонирхолтой сэдвийн талаар ярилцах болно. За, айдас гэж чиний хувьд юу вэ? Айдас гэж миний хувьд болохоор хүн болгонд байдаг чухал мэдрэмж гэж боддог. Мэдээж айдасгүй хүн гэж байхгүй. Айдас бидэнд олон зүйлийг сургаж чаддаг гэж боддог. За, миний хувьд айдас нь болохоор миний хувьд өөрийгөө таних эхлэл юм болов уу гэж би боддог. Ер нь бол хүн өөрийгөө юунаас айдаг вэ гэдгийг мэдээд тэгээд тэрнээсээ өөрийгөө мэдэрч авдаг гэдгийг би боддог. За, энэ номны маань гол онцлог нь болохоор энэхүү ном нь хүний дотоод ертөнц бодол мэдрэмж амьдралын утга учирыг илэрхийлэх тухай өгүүлдэг байгаа. Яагаад би энэ сэдвийг сонгох болсон бэ гэхээр айдас бол хүн бүрт байдаг нийтлэг мэдрэмж тийм ээ. Бид ихэнхдээ айдсаа дотроо нууж ойлголгүй өнгөрөөдөг. Харин миний хувьд энэ сэдвийг сонгосноор айдсыг илүү сайн даван туулах чадвар нэмэгдэж ойлгож хэрхэн даван туулах талаар өгүүлдэг энэ сэдв маань. За, айдасгүй амьдрал боломжтой юу? Миний хувьд айдасгүй амьдрал боломжгүй гэж боддог. Айдас бидэнд амьдралын турш шинэ мэдрэмж, шинэ үзэл бодлыг, шинэ зүйлсүүдийг сургаж зааж идэг гэж боддог болохоор айдасгүй амьдрал бол боломжгүй л гэж боддог. За, айдас бол сул тал биш. Харин өөрийгөө таних хэлэл юм. Айдас бол хүний дотор байдал түүнийг хязгаарлаж болгож мөн өөрийгөө ойлгох боломж болгодог мэдрэмж юм. Хүн бүр айдсаасаа зүгтэх биш харин нүүртүүлж байж өөрийгөө ялж өсөн хөгждөг гэсэн утгыг илэрхийлдэг. За, одоо хэдүүлээ нэг бодит жишээ авъя л да. За, би харанхуйгаас айдаг байхгүй юу? Маш их айдаг. Ганцаараа байхдаа янз бүрийн аимшигтай зүйл төсөөлж бүр унтаж чаддаг үе байдаг. Гэвч аажмаа гэрэл асааж унтаж өөрийгөө тайвшруулах аргаар айдсаа даван туулж сурдаг. Би тэгж сурсан. За, чиний хувьд яг одоо энэ айдас гэдэг сэдвийг ингээд миний ирсэн талаар сонсоод ямар мэдрэмж төрж байна? Айдас гэж бодож айж амьдралгүй. Айдасаа илүү давуу тал болгон ашиглаж түүнийг зөв зохистой суралцаж, айдасаасаа суралцаж амьдрах нэг тийм сэтэл олгосон эссе байна гэж бодож байна. За, чиний хувьд айдас чамайг сул дорой болгодгоо эсвэл өөрийгөө ингээд даван туулах мэдрэмжийг нэмэгдүүлдэг үү? Айдас миний хувьд өөрийгөө даван туулах боломжийг илүү нэмэгдүүлдэг. Би айсан ч гэсэн өөрийгөө зоригжуулаад тэр бүхний даван туулсны дараа илүү олон зүйл сурч авдаг. За, хэвлээ одоо дүгний эдэм мөн сэдвээ. За, айдас бол хүн бүрт байдаг мэдрэмж учраас биднийг аюулаас хамгаалж, гэхдээ хит их айдас нь бидний боломжийг хааж хөгжөхөд саад болдог. Айдсаа ойлгож, зориг гаргаж, давж чадвал хүн илүү хүчтэй, өөртөө ихтэй болдгоо. За, энэ сэдвээр хэдүүлээ айдсаа даван туулах, хэрхэн даван туулах чадварыг нэмэгдүүлэхийг ойлгож авсан гэж би бодож байна. Одоо хэлээ мөөгчийнхаа сэдвтэй танилцъя. За, миний хувьд үзхийн хязгаар гэх номноос үзхийн хязгаар гэх сэдвтэй эсэгийн сонгоо авсан байгаа. За, тэгээд товч агуулгын дурдвал бага насндаа үлзий төгс зохиолж эцгээ алдаж амьдралын бодит татуудынхын асуудлуудыг хэрхэн даван туулж чухам юуг суралцсан талаар өгүүлдэг. Тэгээд хүн амьдралдаа юу үзэж, юу мэдэрч хязгаар гэж чухам юу болохыг хэрэгцүүлдэг. За, юун түрүүнд би чамаас нэг асуулт асууя. Бид үхлээс айх ёстой юу? Миний хувьд бол үхлээс хүн тодорхой хэмжээнд мэдээж айна. Гэхдээ энийг мэдээж хүн нэг өдөр үхнэ. Тэр болтлоо хүн аз жаргалтай амьдрах хэрэгтэй гэж би боддог. Гэхдээ ер нь хүн болгон үхлээс айдаг ч юм байгаа, айдгүй ч юм байгаа. Үлзий төгс зохиолч нь маш сонирхолтой. Яагаад вэ гэвэл үлзий төгс зохиолч үхлийг айдас биш, үхлийг амьдралын нэгэн шинэ хаалга, шинэ алхам гэж хардгаараа илүү онцлог байсан. За, тэгээд би дахиад нэг асуулт тавья. Бид нүдээр үздэг үү, сэтгэлээр үздэг үү? За, ер нь бол одоо цагийн үед бол хүмүүс шууд нүдээр үздэг болчихсон. Харсан зүйлээрээ шууд хүмүүсийг дооглох ч юм уу те сэтгэлээр хардаг хүмүүс ер нь нэг ховор болсон.
Миний хувьд болохоор нүдээр би сэтгэлээр үзэж болно гэж боддог. Нүд бодит зүйлсийг л харуулдаг бол сэтгэл бидэнд илүү гүн гүнзгий мэдэрч харах боломжийг олгодог юм санагддаг. Харин энэ үнцэг дээр зохиолч хэлэхдээ бид нүдэрээ харж байгаа зүйлээ л бодит гэж боддог. Гэвч жинхэнэ үнэн сэтгэлийн гүнд үзэгдэх орчны цаана байдаг хэмээжээ. Үүнээс унгаш би сэтгэл нь аливаа зүйлийг өнгөцгөн л харж амьдралгүй сэтгэлээсээ мэдэрч одоо байгаа өөрийн амьдралаа хүлээн зөвшөөрч хайрлаж амьдраараа гэдгийг сануулж буй мэт санагдсан. За тэгээд дараагийн асуулт нь болохоор амьдралын үнцийн чухам юунд байдаг гэж чи боддог вэ? Миний хувьд амьдралын үнц нь гэр бүл, хайр халамж, аз жаргалтай гэр бүл төр тогтдог гэж би боддог. Миний хувьд амьдралын үнцийн чухам бодит байдал байдаг гэж боддог. Одоо цагт л оршдог. Учир нь бидний өмнө туулж ирсэн бүхэн одоо байгаа бидний амьдралыг бүтээж илүү үн цэнтэй болгодог гэж санагддаг. Тэгээд зохиолч одоо байгаагаа хайрлаж, өнгөрснөө сэтгэлдээ толдож, нандингийн яваасаа гэсэндээ энэхүү номондоо энэхүү номныхаа нэгэн хэсэг болгон үтгийн хязгаар гэх үгсийгээ бичсэн бахаа гэж би бас бодож байгаа. За тэгээд чамд өнгөцгөн харж ирсэн үе би юу? Өнгөцгөн харж ирсэн үе ер нь надад байгаа. Гэтэ би одоогийн байгаа амьдралдаа илүү бодит зүйлдер тулгуурлаж ер нь амьдарч байгаа. Миний хувьд би аливаа зүйлийг өнгөцгөн харахаас илүү цаашаа харж гүн гүнзгийг нь ойлгож мэдэрч суралцаж амьдрахыг илүү дүүцдэг. Тэгээд сонсогчид та бүхэн ч гэсэн аливаа зүйлийг өнгөцгөн харж ирсэн үе би юу? Үүнийгээ дахин нэг бодоод тэгээд мэдрээд үзээрэй гэж зөвлөе. Магадгүй та энэ эсээг өөрөө уншсны дараа энэ бүхний хариултыг ойлгох байх. За тэгээд үлзий төгс зохиолч маань энэхүү эсээгээрээ бидэнд амьдралын үнцийн бас бусдыг алдсан ч амьдрал үнэхээр гоё байж болдог шүү гэдгийг сануулсан ийм сайхан эсэ байсан. За тэгээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Баярлалаа.